Osmanlı maçı sonu insan dostluğu anlattı. Nötr bir koç olursa bayır turu yaptı. Bayır mı dikkat kunde düşüyor şu ana. Osmanlı'dan jadi tara nötr bir koç olursa sakın odan zaman olacak. Zaman olmadı anlatmak bir koç. Rahat maç çeker Osmanlı ruhitto kimi ölçüyor ana. сайн байцгаана уу? Эрхэм гүндэд сайн байцгаана уу? Сайхан цусж байна уу? Эрхэм гүндэд багш нараа, эрхэм гүндэд анги огтгоогүйд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Увсангийн малчин сумын 8 жилийн дунд сургуулийн 1974 оноос 1982 онд суралцж 8 дугаар анги хамт өгсөн огтгоогүйдээ болон багш нарыгаа төгсөлтийн 37 жилийн өн бүлээн авалтанд хүрэлцэн нэрсэн талархал илэрхийлж байна. Нар урдгширсэн зуны сайхан 2 өдөр түүхэд бага насны сайхан дурсамжуудаа дурсаж хамтдаа хөгжилтэй сайхан байцгаая. За нийтийн үйл ажиллагаа ихтэй ургаавья.
Энэ одоо сайхан тусгалтын өгүүлж байна. Одон жил үзсэн найзууд үзэж байна. За төгсөлтийн 37 жилийн хугацаанаас гадна дунд сургуулийн хугацаа гэж бас төлөвтэй сони хугацаадаг тэр тухай таны бас тусч байгаа. Ингээд одоо энэ сайхан тусгалтын ярьж хөөж өнгөрөх энэ хамгийн ахад болж байгаа маань энэ нөгөө дэхэ тусгалтын сайхан үг болж байгаа. Энэ одоо бидний баяргаар багтжаа. Яг нь одоо тийм асуудалтай үргэлжлээд аваад ирчихсэн. Үүсвэрсээ тавьчихсан, өвдөлтөөр тавьчихсан. Ийм сайхан үг болоо одоо биднээс одоо савар тагаад ийм нөгөө тийм хүмүүст тагаад дээр хоёрын мишга. Зөвхөн төрийн болоод ингээд үргэлжлээд аваад ирчихсэн. Ийм хэлжээ гэж öelda. Тохоор тагаад тийм учраас ямар баярлалаа махстай биштэй залуустай гэж хэлдэг одоо миний гээ. За ингээд их сайхан экстернаас хамт улмэлцэн ийм өнгөтэй ач төрийн амьдрч яваад чинь баярлж байна. Багш ахлагч байна. Наагур энэ сайхан өдөр Монгол орны хаан цуглуулсан процесс ангийн анд найз нөхдөд болон бидний өдрөө бүлээн авч төдийж ирсэн багштай өдөр болон та нартай баярлалаа. Та нарын өдөр хараад үнэхээр сэтгэл хичж байна. Тэгээд одоо өөрийнхөө сэтгэлээ та нартай сэтгэлээ ичлсэн юм аа. Бид хоёр багшийг Монгол ахмад багшны холбооны дэвтэр шагнаас Ши авьяасын чанар хамяа гэж утсан. Заахын багш, ачаал багш, утаа багш. Тэгээд одоо осод нүү гэж. Аа багшаа очваа. Монгол ахмад багшны холбооны бүлэг шагнал багшийн гавьяа Үнэхээр дугаар 11,583 13 дахь ачаал Монгол улсын боловсролын хөгжил шинжилгээ сургууль мужуудыг үүсгэх өндөр амжилт гаргасныг мэдж багшийн гавьяа олгомоор баярлах шагнаваа. 1919 оны 4 сарын 28-ны өдөр Монголын ахмад багшны холбооны төлбөр Монгол улсын гавьяа багш профессор Д. Амар өдөр тутмын гишүүдийн 5 мянган ийм үнэлгээтэй. За багштай бүгд баярлалаа гадаадаш. Ашиглаа хүмүүс гадаадаш харагдсан байна. Марсаач гэсэн юм. Багшууд данзан харуулжээгийн өдөржин чанар гэж дуу айл болгоны харамт байж ах хэвээр энэ айл болгонд байж нэг удаа дуус мянган тарихтай нэмс оюун хурж явах хэвээр энэ гэдэг юм.
Гинэн батчэр 37 жил гинэн батчэр аасан гайхсан зүтгүүлсэн ийм хөрхөн батчэр үсээ одоо сургуульд анх албан олж байсан. Ингээд А Б гэсэн гурван ангид хуваагдаж ингэж одоо бага насаа өнгөрүүлж би одоо та нарын бүгдийнх нь багын дэвби бүгдийн одоо надад шингэсэн тэр юугаар би хандж байгаа. Идээр хөрсөн ажаахан аасан гинэн айхсан ийм хавцлаа үүсэж ангид орж ирсэн. Тэгээ багш үгээр чинь одоо шагнараа хасч одоо тэр айхаж орж ирж байгаа гэдэг нь багш нар одоо хэдэн хоног бүр одоо хайр дэвний өсөл баг өсөлд одоо бидний гадар орж ирж байгаа шүү дээ. Өсөлтөд хайр дэв бас одоо хүндэт гэж одоо сурагч гэдэг одоо ийм цаашаа авахыг таамаг 37 жилийн өмнө математикийн сургуулийн нэгдүгээр ангид таамаг хэлсэн орж байсан. Дандаа сайн мөр сарваасан болгоно сарвуулаа авах атсан болгон чинь арвааруудаа шиг аримчин үржиж амьдрал чинь дэш байх болтугай гэж яриа. Хаавын амьдрал ат шиг гэлцэж сэтгэл чинь цалин цагаан мөнгө шиг цайлган өөжөө тайвуу цэгмэг тэнгэр шиг өөжөө тайвуу хаантай амьдрал чинь дагаан ус шиг давуулгаж булгийн ус шиг бүргэж газар ээж шиг сайхан өгөөжтэй сайхан амьдраараа. 우리가 무침해야 우리 앞에 너르게 무침돼. Тана хамтод маш их баярлалаа. Их баярлалаа шүү. За, багшуудад очиж байхад та нар энэ анхны шавнар байсан да. Дөрөвдүгээр хурлаг гэдэг хичээл зааж байсан байна. За, тэгээд өнөө дотроос дөрвийн юва гэдэг ангийг над хуярсан. Одоо тэр ангийн хүмүүсийг таньжаад бүснэн шавнарыг ирдэ зарим нэрээс танихгүй шүү дээ. За нэг ялгаа тэр өгтүүлдэг бол ер нь танихгүй байна. За манай анхны шавнаруудаас гаср манайгдаас гаср батамдор оюун чимэг зовсондаго. Таваадорч. За тэгээд Дэнсма бат хишиг. За кэмэсмэдэ. Тэгээд өгдөд хүрсэж та нарыг хараа сэтгэл хөөрчнө баяа байна. Та нарт их баярлсан. За ингээд танаас одоонжидаа чад удаагийн 8-д 13-д аялал дэрээсэн Улаанбаатарт орж ирсэн. Улаанбаатарт орж ирж 9 жил хэрэгсэн. За энийг хэлээд явах. Тэгээ энэ бол миний тэнэг их байсан. За ер нь бол хүүхдүүд бол их сайхан хүмүүс байдаг. За та нар нэг 50 гарсан хүүхдүүд байна. Хүүхд насаа эргээд нэг дурсаараа. За тэгээд энэ 8-9 жил өөрийн хийж байгаа Улаанбаатар хотын аюулгүй дургийн сэтгэл зүйн сургууль 6 жил ажиллаж хэлбэртэй гарсан. За энэ зүгээр ингээд Тэр эхний хэдэн жилдээ би багш биш байсан юм байна.
би өөрөө зүйлийг бодсон. Тэгээд гүн үрдэ та нар ч гэсэн амьдралын хариун туршлагатай ажлыг баялаг туршлагатай болсон 10 жил 10 хэдэн жил ажиллагаад тэр малчинд ажиллаж байсан хүүхдүүтэй хичээл заажсан тэр юм бодохоор би өөрөөс ичдэг юм аа. Одоо шийдэл бовсондоо эрдэнэдээр шараа яа байсан. Нас хайсан бо залуу байж ерөн тэгээд тэр багш биш өөр муухай шаардлагатай байсан. Чи энийг хийх ёстой. Чи энийг мэдсэн байх ёстой. Тэгтэл тэр шугам зураг дүрслэх хурлаг гэдэг хийчээ чинь онцгой байс шаарддаг хийчээ. Тэр үний чинь 45 минутанд буюу 90 минут хугацаанд суулгаад хүүхдүүд чинь тэр болгон хийж чаддгүй юм да. Эдгээр сүйд ухаж байгаа. Тэгээд би тийм шаардлагатай байсан. За тэр эвэвэлгийн гэдэг сахихгүй нөхдүүд байдгаа. Удаагүй тэднээс чин сэтгэлээс уучлалт гуйж шүү. За дурсан дагаа. Эрдэнэ доржоо. Сэтгэмжид эпизодууд ажилласан чинь манжид аялчид орж ирсэн. Би тэг багшийн сайхныг мэдэрсэн. Хаан 9 жилээр дараа 2008 он 44 дахь сургууль ороо шугам зургийн багшаар орж ирсэн. 11 дугаар ангитай байсан. Тэгээ багш хийсэн чинь амьдралдаа туулж яваа. Насныхаа хагас орж яваа. Энэ сайхан шарны хүүхдүүд та бүхэндээ харсан ч гоё байна. Та бүхэн амьдралын сайн сайхныг аз жаргалыг хүсье нэгэн хэлий би өөрөө тийм байсан юм аа. Хүүхдүүдийг одоо та нар акциятай болж байгаа. Өөрсдөө хүүхдүүдийг зоригтой хүмүүжүүлээрэй. Битгий загнаж байгаараа. Битгий ямар нэгэн байдлаар дарамтлаж байгаараа. Хэсэл саналын битгий хориг тавьж байгаараа. Хүлээж авч байгаараа. Сайхан ярьж байгаараа. Ялангуяа бүрэг ичимхээ хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх юм бол үнэхээр яг хүний хамгийн муу чанар юм байдаг гэдгийг би өөрийнхөө яриасан сая бис жишээд бадан дорж төвтөл ярьж өгсөн да. За ингээд та бүхэнд өнөөдөр энэ уулзалтаа маргааш үргэлжлүүлж нөгөөд үүсэх хүртлээ сайхан байгаараа, хөгжилтэй байгаараа, нэг нэгээ дурсаараа, сурагч байхад аль янз бүрийн юм байхад тэр нэгээ яриараа. Ингээд та бүхэнд сайн бүхнийг үсэ ингээд багш нар дуудуулъя да. Нэг ангиас. Миний доос гэж байна. Bye.
Сүмбарын